Okay, another message. За бидний зарим итгэдэггүй, мэддэггүй, хараагүй зүйлс хаана газар орчсоор тэднэрт хүмүүс итгэсээр байдаг. Жишээ нь надад итгэдэггүй зөндөө юм байдаг. Тэглээгээд тэр зүйл оршдгоо, тэр зүйл худлаа гэсэн үг биш. Надтай наадгүй, намайг итгэсэн итгээгүй, тэр миний итгээгүй, хараагүй, сонсоогүй, эсвэл миний үнэмшдэггүй зүйлс оршсоор ажиллаа хийсээр байх болно. Яг энтэй адилхан энергийн талбар энтергээд ярихаар мэдээж ойлгохгүй, итгэхгүй, мэддэггүй хүмүүс зөндөө байгаа, зөндөө байсаарч байх болно. Тэглээгээд тэр хүмүүс худлаа гэж хэллээгээд тэр зүйл оршдоггүй гэсэн үг биш. Зөвхөн тэр хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн ертөнцид, өөрсдийнх нь амьдардаг тэр реалитид, тэр хүний харах өнцгөр бүтээсэн тэр ертөнцид зөвхөн тэр хүнд л энерги ч юм уу өөр юм тэр итгэдэггүй зүйлс нь байдаггүй гэсэн үг болохоос биш, бусад хүмүүст байдаг. Зөвхөн тэр хүн энергит итгэдэггүй гэдэг нь хорвоо ертөнцид тэр зүйл байхгүй гэсэн үг биш. Бид нар бүгд 8 тэр бумуулаа өөр ертөнцид өөр ингэсэн итгэл үнэмшлийг тэгээд өөрийн бүтээсэн ертөнцид амьдарч байдаг. 8 тэр бум өөр ертөнцид амьдарч байдаг. Тэгэхээр бусдын итгэл үнэмшил, бусдын итгэдэг зүйлс чамд таалагддаг байна уу, үгүй байна уу, чи итгэдэг байна уу, итгэдэггүй байна уу, ерөөсөө хамаагүй. Бусдын итгэл үнэмшилд, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж байгаарай. Биднийг байсан байгаагүй нар манддгаараа мандарна. Үүлгийн цаагуур орсон гэдэг нь нар мандаагүй байхгүй гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Яг энтэй адилхан байхгүй юу? Нар байхгүй штэ гэдэг нь тэнд нар бүр ингээд огт байхгүй гэсэн үг биш. Үүлгийн цаагуур нар байж л байгаа. Чи нар байхгүй гэж нэг хэлсэн чи нар тэнд ажиллаа хийгээд оршоод мандаж байгаа байж л байгаа. Яг энтэй адилхан. Чи л нарыг хараагүй бол нар байхгүй гэсэн үг биш. Чи л итгэдэггүй гэхээр тэр зүйл байхгүй гэсэн үг биш. Окей? Тэгэхээр бусдын итгэл үнэмшил, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаад, сониучаар хандаад хүндэлж ойлгож сураарай, please. Another message. Love you.